Сайн байцгаана уу? 2024 он төлөвлөсөн хүслийн маань бараг 99% нь биелжээ. Цагаан эдээнийхээ номыг гаргаж Америкт аялаж, NASA мэдээ лекц уншиж, төвөө албан ёсоор нээж, ЮНЕСКОд бичлэг минь цацагдаж, Instagram цууг минь 30 сая хүнд хүрж, эцэст нь CNN-ийн телевизээр гарсан гэх мэтлэн санаанд оромгүй гайхалтай үйл явдлаар дүүрэн 2024 он болж өнгөрлөө. За тэгээд уламжлалт ёсороо шинэхэн гарсан 2025 оны хүслийн дэвтэр дээрээ 25 оныхоо хүслийг хамтдаа гаргахаар шийдлээ. За миний хувьд хүслийн дэвтэрнийхээ төлөвлөгөө гэсэн нүүрний хэсэгт бүтэн жилийнхаа төлөвлөгөөг ингэж зурж гаргадаг. Ерөнхийдөө ийм газрын зураг харж байгаа юм шиг нэг сараас эхлээд 12 сарынхаа ингээд замаар явж байгаа мэтэр ингэж дүрсэлдэг. Ингэснээрээ нэг дор ер нь бүтэн жилд би юу хүсэж байгаа вэ гэдгийг харж өөртөө сануулхад маш төхөн болдог шүү. За тэгээ 2025 оноо зурж байна. Тэгээд миний хувьд нэг сайн зурдаггүй болохоор ихэвчлэн стикер ашиглаад бас өөрийнхөө мөрөөдлүүдийг бичээд явчихдаг. За юун түрүүнд тухайн жилийнхаа өнгө аясыг сонгодог. За энэ жилд яг юун дээр хамгийн их төвлөрөх вэ гэдэг зүйлээ илүү сонгож байгаа гэсэн үг. За миний хувьд эрүүл мэнд буюу эрүүл амьдралын хэм маягийг илүү энэ жил төвлөрч, за гэр бүлийнхаа хувьд ч гэсэн хамгийн эрүүл төгс биеийг бүтээхийг зориноо. Энэ талынхаа мэдлэгийг бас сайжруулнаа. За нэг сараас эхлээд өв соёлынхаа контентуудыг бас маш идэвхтэй хийн. За Instagram цуг маань өнгөрсөн жил бараг 30 сая хүнд хүрж битүүрийн хүлээлтийг давсан учраас энэ жил илүү YouTube сувагтай төвлөрнө. За өмнө жил Америк явах англи хэл дээр төвлөрж байсан бол энэ жил Япон оронтой илүү ер нь ойрхон болж байгаа. Япон руу явах, суралцах шаардлагууд маш их гарч байгаа учраас Япон хэлийг сурнаа гэсэн тийм зорилгоо бичиж байна. За ойрод Монгол төвөө бас өргөжүүлнэ, илүү олон улсынхаа гэрүүдийг нэмнэ, үйл ажиллагааг дэлгэрүүлнэ гэсэн төлөвлөгөөтэй байгаа. За энэ дээр болохоор өнгөрсөн жил би талархлын дэвтрийг хөтлөөд бас маш гоё үр дүн гарсан учраас энэ жил мөн үргэлжлүүлээд талархлын дэвтрээ тогтмол хөтлөж өдөр болгон талархдаг зүйлээ бичнэ гэж бичиж байна. За дараагийн нэг зүйл нь болохоор за миний хувьд жил болгоно нэг шинэ зүйлийг сурч өөрийнхөө мэдлэгийг ахиулдаг. Энэ жил йогийн 500 цагийн сургалтыг сурч дүүргэнэ гэсэн байгаа. За миний хувьд 3 сард манайхны бэлгэний цэвэрлэгээ 9 сард 8 сард тарвсантай буюу бөөр бүдүүн гэсний цэвэрлэгээ хийдэг. Тэрийгээ бас төлөвлөж бичиж байна. За манай гэр бүлийн хувьд энэ жил бас маш том өөрчлөлт орсон. 4 сумаасаа Ховд аймгийн төв рүү нүүж ирсэн байгаа. Тийм учраас эндээ бас Ховд аймагта дахиад шинэ байшин барих төлөвлөгөөтэй болсон байгаа. Тэгээ энэ удаа илүү 2 давхар шаттай, мөн гаднаа бассейнтэй, илүү тохилог шинэ байшин барихаар төлөвлөсөн байгаа. Мөн усан цэд сурыг гэр бүлээрээ бас төлөвлөсөн. За тэгээ та нартай хуваалцсантай адилхан Япон орноор аялах, Японд мэргэжил дэвшүүлэх, суралцах хүслээ энд бичиж байна. Мөн манай гэр бүлийн хувьд илүү төвлөрж байгаа бас нэг зүйл нь болохоор эрүүл хоолтыг илүү түгээх буюу Монголдо органик бүтээгдэхүүн үйлдвэрлэх, мөн зах зээлд нийлүүлэх, олон хүнд хүргэх гэсэн том зорилгыг өөрчлөөд бас том төсөл эхэлж байгаа. За тэгээд мөн өмнөх жилдээ адилхан ер нь нэг сарын 10,000 долларын тогтмол орлоготой байхад бүхий л ингээд гэр бүлийн зардал, бизнес авч явахд хангалттай байгаа учраас энэ жилдээ ч гэсэн өргөжлүүлээд 10,000 долларын орлоготой байна гэсэн зорилгоо бичиж байна. Мөн миний хувьд энэ жилээс эхлэн анхан шатны сургалтуудаа илүү хоош нь тавиад сургагч багш нарыг бэлдэх ажилд шамдан орж байгаа. Тэгээ энэ ажлаа илүү дэлгэрүүлнэ гэсэн хүслийг бичиж байна. Мөн нэг сард Улаанбаатарт маш олон бүсгүйчүүдийн хүслийг биелүүлэх хүслийн ивент гэж ивент зохион байгуулна. Тэгээ тэрнийхээ талаар бас бичиж байна. За ингээд миний 2025 оны ерөнхий төлөвлөгөө маань ингээд бэлэн боллоо. Та нар минь бас туршиж үзээд хуваалцаарай.